Тамирцгаана. За та бүхэндээ өнөөдөр нэг сумаар олон туулай буудий хансны үг болон дүрмтэй номыг танилцуулъя. За топгийн бүх дүрмүүдийг жишээтэй энэ номон дээр оруулсан байгаа. За мөн топгт маш их хэрэгэлдэг, түлхүү хэрэгэлдэг хансны үгүүдийг багцлаад орчуулагтай нь оруулсан байгаа. За хансны үг гэж юу яриад байна гэхээр нэг ижил утгаас олон үгийг цэжлэх. За жишээлх юм бол хангуго гэдэг солонгос хэл гэдэг үгийг одоо бид нэр 3 салгаад үе үеэр нь цэжлж үзье л та. Тэгэх юм бол хан гэдэг нь солонгосыг илэрхийлж байгаа. Жишээ нь Букхан гэвэл сойхой солонгос тийм ээ. Гүг гэдэг нь нараа күг буюу улсыг илэрхийлж байгаа. За тэгэхээр тэрэн дээр улс оронтой холбоотой 100 орчим үгийг цэжлж болох байхгүй. За тэгээд О гэдэг нь хэлийг илэрхийлж байгаа. Гэт ингээд энэ утгаар нь цэжлчих юм бол одоо толь бичиг харахгүй ч гэсэндээ иймэрхүү утгатай үг байна гэж таамаглаж болно гэсэн үг байхгүй. Тэгээд нэг дороо 5-10 минутын дотор 20-30 үг цэжлэх боломжтой гэсэн үг. За тэгэхээр одоо бүгдээрээ үгийг үзцгээе. Эхний хансны үг нь зинада буюу хитрэх гэсэн утгыг илэрхийлж байгаа. За тэгвэл хитрэх гэдэг хансны утгыг 3-аас 6 дугаар түвшин дээр qua орсон байна гэсэн үг. Энэ qua орсон үгүүдийг хитрэх, хитрүүлэх, хит их гэсэн утгаар цэжлэж болно гэсэн үг. За одоо энэ дээр хэдүүлээ 20-30 үг цэжлэе. За мөн холбоо үгийн заавал бичиж аваарай. Өгүүлбэрийг орчуулаарай. За эхлээд утгуудыг зааж өгье. Ежон гэдэг утгатай ахна. За ежон чин урд өмнө тийм ээ. Зинада хитрэх. Зинаг ханан гэл гэвэл ингээ хажуугаар нь өнгөрч байгаа зам гэсэн үг байхгүй. За төлөлда гэвэл дайраад өнгөрөх. Жишээлх юм бол манай ажиллаар ороод гараа гэвэл 우리 사무실에 한번 들러가 гэж хэлдэг тийм ээ. За 경과하다 өнгөрөх хитрэх гэсэн утгатай. 왕래하다 ирж очих гэсэн утгатай. Тэгэхээр ийм 4-5 утгыг илэрхийлж байгаа. Гэхдээ qua орсон л бол за одоо хит их магтах, хит их идэх гэх мэтлэн тэмдэг үнүүд гарч ирэх гэсэн үг. Анхаашны яриан дээр мани могда гэдэг үгийг дунджтан дээр топ дээр юу гэж орж ирэх нь quashig hada гэж орж ирэх нь шүү дээ. Тэгэхээр энэ үгүүдийг л мэдчихэж бид нэр 3-аас 6 дугаар түвшин тэнцэнэ гэсэн үг байхгүй юу? За эхнийх нь quashig гэвэл хит хийдэх гэдэг нэр үгээр орж ирж байгаа. Хит хийдэлт гэдэг ч юм уу тий. Тэнгүүд үүлэг болох юм бол quashig hada. За холбоог нь орчуулъя. quashig sip관. Ингэх юм бол хит хийдэх зуршил гэж байгаа. Хит хийдэх зуршил. Олон үгтэй болох тусмаа таамаглах юмштай болдог байхгүй юу? Тэ юм уу хоолтой холбоотой үг шиг орсон байна гэд. За хоёр дахь нь quaru hada болохоор хит их ажиллах. За жишээг нь харъя. quaru hada 쓰러지다. За quaru hada가 쓰러지다 гэсэн утгатай. Өгүүлбэрийн дунд ингээд да гэж бичвэл энэ нөгөө даага гэдэг дүрм байна. Даага гэдэг чинь тэгж байгаа гэдэг дүрм шүү дээ. Тэгэхээр хит их ажиллаж агаад 쓰러지다. Өнгөрөөд байцсан. Хуалдаад байцсан гэсэн үг. За өгүүлбэрийн дэвтэр дээрээ бичиж аваад орчуулгыг нэгээрэй. Энэ бол даалгавар шүү. За дараах нь quaim하다. quaim. За энэ болохоор хит их уухыг хэлж байна. За тэгвэл гэдэг нь уух гэдэг утгатай шүү гэд нэмэлтээр тайлбарлаад өгье. Та бүхэн маань дэвтэр дээр бичиж аваарай. Машил им. За тэгвэл энэ гэдэг нь уухтай холбоотой байна. Жишээ нь таад ундааг мэдэн шүү дээ тийм ээ. Имнюсү. Хит их уух гэвэл quaim하다 байна. Дуурж олоорох гэж үг гэдэг тий. Тэгвэл инжүү. За өөр ууж идэх гэх юм бол 식 임. заавал цэжлээрэй. холбоог нь харъя. quaim 이로 쓰러지다. 술을 많이 마셔서 이식을 이뤘어요 гэсэн үг байхгүй. нөгөө 취하다. согтох гэдэг утгыг илэрхийлэх уугаад өнгөрөөд ухаалтаад өнгөрөөд байсан л гэсэн утгатай. За дараах нь quasuk гэж байна. За одоо тэгэхээр би quaгийн таад тэрсээр үг ингээд хит гэж ойлгож байгаа тийм ээ. Тэгвэл сук гэдэг нь хурдыг илэрхийлж байгаа. За хурд гэдэг үг юу гэдэг нь те сугдуу гэдэг байна. Тэгээд бас шуурхай гэдэг утгатай. Одоо чинь сукбуу гэвэл шуурхай мэдээ байхгүй. За ингээд бичээд аваад нэмэлтээр ингээд түлхүүр үг 2 үг зааж өгч шүү заа. За тэгэхээр quasuk 운전 гэвэл одоо хурд хэтрүүлж жолоо ярих гэсэн. За дараагийн үгнүүд нь quade하다. quade гэж бичиж болно. quade하다 гэж бичиж болно. За quade하다 гэж бичих юм бол тэмдэгнэр болно гэсэн үг байхгүй. Хит том. Д гэдэг нь томыг илэрхийлнэ шүү дээ. Та бүхэн маань одоо анхаарсан дээр хакю гэдэг үгийг тэ хакю гэхээр их сургууль болчихдог шүү дээ. Тэгэхээр тэл орж ивэл том гэсэн үг. Одоо энийг дараагийн хичээл дээр тэ орсон 20-30 үг үзэн гэсэн үг байхгүй. quade гэдэг нь хит том. Пужан гэж хэлвэл хит том баглаатай. Нэг жижигхэн гар утсыг маш том хайрцагт хийсэн байх юм бол quade한 포장, quade 포장 гэж хэлэх нь. За дараах нь quaon. On гэдэг утга нь болохоор онно буюу үг хэл гэсэн үг байхгүй. quaon гэвэл хитрсэн үг, хитрүүлсэн үг гэсэн үг. За өөр төлхөр үг хэлж өгье. 명언 гэвэл одоо алдартай. 명 гэдэг чинь нэр алдрыг хэлж байгаа шүү дээ тий. Тэгвэл 명언 гэвэл нэр алдартай үг буюу афоризм, ишлэлүүдийг хэлж байгаа.
Тэгэхээр тиймэрхүү үгүүдийг зэжлээрэй. Одоо энэ хойно байгаа утгуудыг дараагийн хичээл дээр за он орсон бол энэ үг хэлийг илэрхийлж байгаа шүү. О орсон бол үг хэлийг илэрхийлж байгаа шүү гэх мэтчлэн зааж өгөх байхгүй. Quaoni Anida гэдэг илэрхийллийг зохиомжлогийн өгүүлбэрийн төгсгөлд өгүүлбэрийн бүтэц маягаар зэжлээд байгаа. Жишээ нь бүх хүмүүс ингээд авилгал авж ингэж хэлэхэд хэлсдэггүй гэд хэлэх юм бол 모든 사람들이 뇌물을 받는다고 해도 Quaoni Anida гэж хэлж болно гэсэн үг байхгүй. За, quasubi. За, энэ бол хэзээ тамархан үг байгааз суби гэдэг нь хэрэглээ юм чинь quasubi гэвэл хит хэрэглээ. За, энийг үйл үг болохоор quasubi хада. Quasubi를 줄이다 гэж холбоо өгнө. Тэгэхээр энэ болохоор хит хэрэглээгээ багасгах, бууруулах. Quachanhada. Quachanhada. Та бүхэн маань 칭찬하다 гэдэг үг мэдэх байх те. 칭찬하다. магтах гэсэн үг. Тэгвэл quachanhada гэдэг нь 칭찬을 많이 하다 л гэсэн үг. Тэгэхээр та бүхэн бол quachanhada гэдэг үг нь л их орж ирж шүү. Тэгэхээр хит их магтахыг ингэж хэлдэг байна. 실력을 과찬하다. чадварыг нь хит их магтах. За 실력 гэвэл ур чадвар гэсэн үг. Тэгвэл 능력 гэвэл мэдлэг чадвар гэсэн үг шүү. За дараагийн үг нь 추과. Хэтрүүлэх, хитдэх, дэндэх гэсэн үг байхгүй. Зарлага дээр ярьж байна. 추과 지출 гэвэл зарлага нь ингээд хэрэгс хитэрсэн, хитцсэн зарлага гаргацсан л гэсэн үг. Ямар нэгэн төвшнээс ингээд хитэрсэн гэсэн утгаар орж ирж байна. 추과하다. За дараах нь 과다. За та гэдэг нь олон гэдэг утгатай байна. Жишээлх юм бол олон утгатай үгийг таио гэдэг. За өөр олон соёлт гэрүүл гэж байдаг шүү дээ. Тийм гадаад хүнтэй суудсан. Тэрэн дээр таамунаа хажуу гэж хэлдэг. Хит их олныг юу гэдэг вэ? Quada. За тэгэхээр та орсон үгүүдийг дараагийн хандсны хүн дээр үзнэ. Тийм болохоор одоо болохоор ингээд за олон гэдэг утгатай юм байна. Тэрэн дээр ингээд таамунаа хажуу таио хоёрыг цэжлэчихсэн. Холбоог нь харъя. Quada 수면 гэж. Олон цагаар унтах. 수면 гэдэг маань нойрыг хэлдэг байна. Чам을 자다тай адилхан гэсэн үг. Гэхдээ та бүхтэр бол 수면 гэдэг үг нь орж ирж шүү. За дараах нь 과중하다. 중 гэдэг нь нэгдүгээр дундыг илэрхийлнэ. Хоёрдугаар талаараа юу юм? Хүнд гэдэг утгаар орж ирнэ. За дундчтан дээр одоо жишээ нь 중급 гэдэг орж ирдэг тийм. Тэгвэл хүнд гэвэл хүнд гэмтэр гэднэр дээр ярина гэсэн. 과중하다 гэвэл хит хүнд. За 과중한 물건 гэх юм бол хит хүнд ингээд даахын аргагүй эзүүлс гэж. За дараах нь 과육. Тэгэхээр би түлхүүр үгийг хэлээд байгааг анзаараарай. За qua ахаараа мэдээч хит гэсэн утгатай. Тэгвэл юг гэдэг нь югшин буюу шунал 과육. Нэг үгийг зааж өгөхдөө бас түлхүүр үгийг зааж өгöd байгааг анзаараарай. Югшин гэдэг үг маш их хэрэглэгддэг шүү дээ, тий. Шунал тийм ээ. Тэгвэл урталтаа qua аваад тэн дээрээ шунал гэдэг үгийнхээ югийн залхахаар хит их шунал болчихж байгаа. 과육. За югшим гэдэг үгийг заавал мэдж явах хэрэгтэй шүү. Тэгжээж дараа нь тэр югшим гэдэг үгэн дээрээ дөрвөлөд 과육 гэдэг үгийг зэжлээ. Югшим бүрида гэвэл зүгээр л шуналтах гэсэн үг байхгүй. Тэгвэл 과육을 부리다 гэвэл хит их шуналтах гэсэн утгатай. За дараагийн үг нь 과소. За суу гэдэг нь жижиг, бага, буурах гэдэг утгатай. Жишээлх юм бол одоо 수량 гэвэл жижиг хэмжээг хэлж байгаа. 감소하다 гэлүү гэдэг тий буурах гэдэг. Тэнгүүд 과소 гэвэл хамгийн бага, хит бага. За сүүлийн үг нь 과용하다. Юм гэдэг нь 사용하다гийн юм байна гэж зэжлж байна. Өмнө зэжилж исэн анхан шатны үгнүүд дээрээ энэ 사용하다гийн юунийг авсан байна гэж тэгж дөрөөлж зэжлэх хэрэгтэй шүү. За 과용하다 гэдэг нь хит хэрэглэх. Холбоог нь болохоор 수면제를 과용하다 гэх юм бол нойрны имийг хит хэрэглэх. Нэмэлтээр хандсны үг зааж өгөх юм бол у용하다, 과용하다, 남용하다 гэл ингээд 사용하다тай холбоотой үгнүүд их байдаг байхгүй юу? Тэгэхээр тэрийг болгоныг ингээд зэжлээд авах юм бол үгийн байлаг сайтай болно шүү. За жишээ нь у용하다 гэх юм бол буруугаар хэрэглэх, 남용하다 гэх юм бол замбраагүй хэрэглэх, 과용하다 гэх юм бол хит хэрэглэх. За энэ мэтчлэн үгийн байлгаа сайжруулаарай. Гэхдээ холбоо үгийн бичиж аваад өгүүлбэрийг орчуулад дээрэс нь энэ бичлэгээ 2-3 удаа үзчих юм бол эдгээр үгүүдийг цэжлэж шүү. Энэ үгүүд нь унших сонсохын дэсэн дээр маш их гарч ирнэ. За мөн зохиомжлог дээр ашиглах хэрэгтэй. За баярлалаа.